Тэгээ яагаад бид нар бинийг их гомдоод юм бэ? Гэхдээ ингэдэг юм бэ л дээ. Бид нар гудамжинд явахдаа ингээ өөрөө сэтгэл зүйн гэсэн нэг амар том бамбаатай явдаг. Тэгээ уянга чи өнөөдөр амар муухай харагдаж байгаа гудамжинд явж байгаа танихгүй хүн хэлвэл чи тэрэнд гомдох уу? Их гомдохгүй шүү дээ. Танихгүй хүнийг тийм үстэй. Яг түр сэтгэл зүйн бамбаа чамайг хамгаалчихсан. Тэнгүү чи ингээд гэрлүүгөө ойртой за ажил дээр очие. Ажлынхан чинь чамд тэгж хэлвэл нэг жоохон гомдно. Яг тэр бамбаанаасаа чи ингээд талын тайлцсан байгаа учраас. А яг гэрлүүгөө орохдоо нөхөрч тэр эхнэрч тэр сэтгэл зүйн хамгаалтын бамбаануудаа бүгдийг авцсан ингээ ордог учраас эхнэрийг хэлсэн үг нөгөө анзаарахгүй хэлсэн үг, бодлогогүй хэлсэн үг, нөхрийн анзаарахгүй хэлсэн, бодлогогүй хэлсэн үгнүүд зүрхэнд ингээд жижиг сэв суулгаал гэдэг баг. Тэгээ нэг жоохон гомдож өнгөрчвөл тэр нь ингээ хураагдаал явсаар агаад тэгээд нэг өдөр тесэрдэг. Тэгэхээр энийг аягуулсан ойлгочих хэрэгтэй. Би эхнэрийнхээ хажууд ямар ч сэтгэл зүйн хамгаалтгүй байдаг. Үр хүүхдийнхээ хажууд би ямар ч хамгаалтгүй байдаг. Тийм учраас тэрний гомдох үг хэлчихгүй гэдэг дээрээ аягүй сайн хяналттай цензуртай байх хэрэгтэй. Soul Lab контентын ерөнхий ивент тэтгэгч Дерматистер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab